Хүн шиг амьдрахад ус шиг хөгжих бид юунаас эхлэх вэ? За нэгдүгээр асуудал нь бол төртэй холбоотой бизнес цэцгэлдэг ийм л тогтолцоор орчод байна. Ягаад ч ингэж хариуцлага гэдэг юм нийгэм байхгүй бол хизээч бид нар хүн шиг амьдрч чадахгүй юм байна шүү гэж боддог. Тухайлбал өнөөдөр Монголын эдийн засгийн бүтцийг аваад үзье. авилгалын үзүүлэлтээр бид сүүл бичиж л та. Энийг ардын нам байгаа цагт хийхгүй. Би нэг хатуу хэлнэ шүү. Яг л ардын нам өөрөө энэ системийг бий болгосон. Дахиад хэлье. Авилга Энэ системээ хизээш нураахгүй шүү дээ. Аав нь мөнгөтэй бол хүүний хурлын гишүүн болно гэж явж байна. Энэ улсад маш олон хүний дургу хүрдэг маш олон асуудал байна. Түүнээс эдийн засгийн хувьсгалын бас нэг нөгөө тал нь юу гэхээр ерөөсөө хүн сурталтай тэмцэх. Өөрийнхөө ирээдүйг тодорхойлсон ийм хөгжлийг л өнөөдөр авчрах уу гэдэг. Яг энэ салаа зам дээр ирсэн байна. Их зүйн шинжилгээ хийхгүйгээр бид эдийн засгийн өсрөнгөө хөгжлийн талаар яриад чирэггүй зэ. Яг одоогоос 22 жилийн өмнө салхилсан ардчлалын салхи бид өхөнд ардчлал бас эрхчлөө шударгах усыг бэлгэлсэн. Тэгвэл өнөөдөр нэг цаг нэг минут тутамд монгол хүний эрхчлөө өргөж хүндэгддэг. Үүнтэйгээ монголчууд эвдрэг амьдрах нь энгийн үзүүлэлт болсон. Монгол хүн яавал ажилтаа, орлоготой, аюулгүй орчинд амьдрах вэ гэсэн асуултын хариулт нь энэ нэвтрүүлэг хариулах болно. Эдийн засгийн хувьсгал гэж арчилсан нам маш том хөтөлбөр зарласан. Тэгээ энэ хөтөлбөрийн ерөн зорилго нь юу байсан бэ? Тэгээ энэ эдийн засгийн хувьсгалыг яагаад хийх болсон бэ? Яг нь ер нь давчхантай хэлцгэд Монголын эдийн засгийн аюулгүй байдал ингээ бүрэн алдагдаад баялагын байралтыг шударга явуулъя. Монгол улс хэдийгээр маш их баялагтаач тэр баялаг нь энэ улстай энэ ард түмэндээ шингэх биш. Өнөөдрийн байдлыг бүгд мэдж байгаа. Хэн ч тайлбарлах хэрэггүй. Гадны одоо халаасыг түнтэйлэх гэдэг юм. Ийм буруу замаар орцсон. Энэ өсөлтийн эдийн засаг маань хүндээ наалдаж байна. Энэ эдийн засгийн өсөлт Тодорхой төвшөнд одоо цаашаага бүх салбартаа жиг төвж боломж байна уугүй юу гэсэн ийм асуудал биднэрт тавигдчих. айл гэрд очихгүй байгаа үндсэн шалтгаан бол төрийн оролцоо маш өндөр байна. Монгол хүмүүс өөрсдийн бизнестэй өмч хөрөнгөтэй болох тэр орон зайн дээр төр их томроод тэлээд байна. цөөнх нь хөлжөөд байна. Энэ их өндөр оролцоогоор тэр өрх гэрд очиж байгаа эдийн засгийн өсөлтийг замаас нь хулгайлаад. Тэгэд тэр төрд чинь төрд хамаатай, дарга нартай хамаатай хэсэг бүлэг бизнесийн бүлэглэлүүд илүү үйлчилсэн бодлого тэнд яваад байна. Хоёрдугаарт нь бол бид нэр хүн хувийн өмчтэй байж болно гэд хэлчихсэн байгаа боловч тэр хувийн өмчийн дээрэмдэж явждаг биш тийм ээ. Хамгийн том хулгай бол банкны зээлийн хүү. Тэрнийх нь үн цэнийг унгаагаад байдаг биш. Харин ч одоо тэрийг баталгаажуулж өгдөг. Үн цэнийг одоо өдрөөс өдөрт нэмэгдүүлж байдаг. Тэр бодлогыг бол одоо болтол хэрэгжүүлж чадахгүй байгаа байхгүй. Энийг бол өөрчлөх нь хувьсгал хийхээс өөр байна. Арс намын яг өөрийнх нь бас нэг амин чухал зүйл бол эдийн засгийн хувьсгалыг хийх тул энэ нийгэмд шударга эсрэг тогтоох гэдэг асуудал маш чухал байна. Авилгал байгаад байвал энэ улсаар хөгжихгүй. Хамгийн энгийн гаргалгаа. Төрд ажиллаж байгаа дарга нь хуульж очивол нүдэн дээр нь байж чадах хар чинь энэ ард түмэн чинь төрдөө итгэхгүй болж ирж байна. Тэгээ өнөөдрийн байгаа байдал өөрчлөн таалагдж байгаа бол ардын намыг сонгож болно. Одоо байгаа байдал бол нэг ноён одоо барлаг хоёр шиг харьцаад байна шин. Би зөвшөөрлөг чинь өгнө. Өгтөө хугацаатай өгнө. Сунгахтаа авилгал авна. Ийм баталгаагүй. Иргэдийнхээ төлсөн татвараар төр нь хийх ёстой ажлаа хийдэг, иргэдтэй чөлөөтэй үйлчилдэг. Ийм л тогтолцоог бий болгоё. Ийм үзэл баримтлал дээр суурилж эдийн засгаа хөгжүүлэх гэсэн санаа явж. Өнөөдөр монголчуудад тэнгэр багтсан өндөр барилдах дэлхийд гайх том хөшөө өдөр болгон сансарт нисдэг баян тансаг амьдрал бидний түүхийн хүсэл биш. Харин хүмүүр ажилтаа орлоготой эрүүл аюулгүй орчинд амьдрах нь монгол хүмүүрийн хүсэл мөрөөдөл болсон. Мэдээж хэрэг эдийн засгийн бол эцээчд бол хүн дээр очиж төвлөн тийм ээ. Гарцаагүй хөрөнгө оруулалт хийгээд гарцаагүй хождог ганцхан салбар байна л гэж би боддог байна. Энэ бол боловсролын салбар. Залуучууд анзаардаг бол яг залуучуудад зориулсан бодлого хаана байна гэхээр залуучууд маань дундч давхарг нь олон байхгүй. Нөгөө олонход маш олноороо байгаа. Тэгэхээр тэднэрт зориулагдсан бодлого гэж байхгүй байна гэдэг бол тэр Монголын нүүр царай болж байгаа, Монголыг тодорхойлж байгаа тэр дундаж хэсэг бол хэсэг рүү хандсан төрийн бодлого алга байна. Дундаж орлоготой хүмүүс нь олон хулсан. Нөгөө ярьдаг чинээл гэрэгний нийгмийг байгуулъя гэдэг энэ асуудал байна. Яг ингээд харахаар нөгөө монгол хүнээ ажилтай болгоё, орлоготой болгоё, өмчтэй болгоё. Хувийн сектор тийм ээ, хувийн бизнес эрхэлж байгаа хүмүүсийг дэмжиж бизнесийн томруулах, энэ хүмүүсийг одоо зээлээр дэмжиж, улам одоо ашиг орлогоо арвижуулах
тусалцаа үзүүлээ. Хувийн компаниуд ажлын байр нэмэгдүүлэхэд нь дэмжлэг үзүүлээ, татвараас чөлөөлье тийм ээ. Ийм бодлого бол ерөөсөй байхгүй байгаа. Дотор улсын хэмжээгээр 66 мянга гаруй аж ахуй нэгж байгаа байхгүй. Тэгвэл энэ 66 мянган аж ахуй нэгжийг одоо босгож ирэх цаг болсон. Тэгэхээр эдний одоо төлдөг 1.5 тэрбум төгрөг хүртэр одоо жилд одоо ийм орлого үйлдвэрлэл явуулдаг аж ахуй нэгжээс 10% татвар авж байгаагаа буцаагаад 9% буцааж явуулна гэж байна. Тэгжээж энэ нөгөө Монголын аж ахуй нэгжүүд жижиг дунд хэлбэрээр аштайхан босч ирэх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр хамгийн түрүүн хийх ажил бол төрн үүргээ хүлээх хэрэгтэй. Засгийн газар дундаж Монгол иргэнийхээ үзүүлэлтийг нэмэгдүүлдэг өөрийн үүрэгтэй байх хэрэгтэй. Монгол хүн өөртөө эзэн байгаа цагт монголчууд бид эх орондоо эзэн байж чадна. Төрн үүрэг хүлээж төмөн олондоо үйлчилдэг болсон цагт хариуцлага бий болно. Энэ бүх эдийн засгаас орж ирж байгаа орлого бол эдийн засгийн эрчимтэй хөгжлийг бий болгож байгаа энэ орлого бол буцаад хүндээ нэлцэх хэрэгтэй. Яг Монгол хүн дээр наалдаж бууж байгаа юм айгүй бага болсон. Энийг өнөөдөр бид өөрчлөх нь бол яг энэ авсан нам хүнээсээ эхэлж бодох нь явах хэрэгтэй тийм ээ. Хуулиуд бол байгаад байгаа. Хуулийг хэрэгжүүлдэг засгийн газартаа болно. Шудраг хуулийг гаргадаг улсын хурлтаа болно. Та ачсан Монгол улсын эрх чөлөөт иргэнэ. Харин та эдийн засгийн эрх чөлөөг эзэж чадж байна уу? Монгол хүн эдийн засгийн эрх чөлөөг олгох цаг нь болсон. Харин тэрхүү эдийн засгийн эрх чөлөөг олгохоор ачсан нам эдийн засгийн хувьсгал аяныг хэлсэн. Би бол хуульч. Хуулиа хэрэгжүүлдэг төртэй байхыг би хүсдэг. Би бол эмч. Эрүүл аюулгүй орчинд энх тун амьдрахыг би хүсдэг. Би бол мөрөөдөгч. Эх орноо Азийн шилдэг улсын нэг болж чадна гэдэгт би итгэдэг.